I got me a dime, I got me a bag, I'm flipping this shit, I'm flipping that tassel, taking the money, I'm flipping this shit. Нэг бүгдээрээ сайн байцгаана. Намайг Балжир гэдэг Японы Токиогоос мэдчихэж байна. Юуны чиглэлээр үйл ажиллагаа хийх юм бэ? Энийг маш товч тодорхой, маш хурдан шуурхай тайлбарлахгүйдээс энэ хөвчлөгийг хийгээд явъя гэж бодлоо. Тэгээ өнөөдөр хамгийн ихний бичлэгтээ зориулж Японы уламжлалт маяг загварыг хасцуулаад түрээссэн. Гэтэ яг үнийг хэлэхэд миний түрээссэн өөрөө Японы зах зээлээс IT-ийн төсөл хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлдэг. За 3 дугаарт IT-ийн сургалт болон IT-ийн боловсрол, IT-ийн мэдлэг олох. За яг юуны чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ гэдэг. Манайх 4 жилийн хугацаанд нийтдээ 3 төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Цаашдаа ч явуулсаар байх болно. Нэгдүгээр IT инженерийг IT-ийн ажил зуучлна. Хоёрдугаар ажлуудыг болохоор хийж ирсэн байдаг. Хоёрдугаар яг одоогийн байд 4 вебсайт болон нэг сургалтын вебсайт халдлагад өртсөн байгаа боловч бид нар яг одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй байгаа. Сэжиг бүхий нэг зүйл байна. Marquee style өргөн нь одоо тик пиксел буюу хүний нүдэнд харагдахгүй гэсэн. Маш олон junk вебүүдийн линкийг болоо энэ дээр оруулаад ирсэн. Ер нь бол энэ дээр бол хакерын оруулж ирсэн мэдээлэл нь болохоор зүгээр л текст файл би оруулж ирсэн гэж уул нь бичсэн байгаа байна. Гэхдээ түүнээс цаашаага бусад хакерууд одоо нэмж орж ирээд дахиж нөгөө нэг иймэрхүү мэдээлэл оруулаад ирээд тавьсан байхыг бас үгүйсэхгүй. Баярлалаа.